Үндсэн хуулийн дугуйлан төслийн хүрээнд бид нар эв нэгдэлтэй байхыг уриалж 21 аймгийн госцол дуучдаар эв нэгдлийн төрийн дуулыг дуулуулж анир хэсгүүдэд бичлэгийг хийгээд үндэсний телевизээр бас энэ бичлэгээ цацаж Үндсэн хуулийн 100 жилийн ойг тэмдэглэх тухай нэвтрүүлэг бол хийсэн байгаа. Үндсэн хуулийг ер нь бүх хүн одоо мэдэх юм бол одоо тийм одоо нийгэмд тулгараад байгаа тийм асуудал одоо маргаан гарахгүй юм аа л гэл. Одоо тэгээд бүх хүмүүсийг үндсэн хуулиа бүгдээрээ сайхан судлаад мэдхийг л уриалж байна да. Тархан манна тусгаруудас Энэ удаагийн сонгуульд Монголын хүний төлөө намаас одоо нийтдээ 42 нэр дэвшигчийг илгээсэн. Миний би одоо намын жагсаалтанд одоо нэгдүгээрт бичигдэж байгаа. Тэгэхээр та бүхэн одоо Монголын хүний төлөө намыг дэмжиж мөн одоо Батялалт намайг улсын их хурлд одоо өөрийнхөө төлөөлөгч болгон илгээхийг хүсвэл одоо тэр Монголын хүний төлөө нам гэдэг одоо намыг одоо ингээд сонгож саналаа өгөх юм бол одоо бид та бүхний төлөөлөл болон энэ хийж санаачилсан ажлуудад цааш нь үргэлжлүүлэн хийх болно гэж одоо хэлмээр байна. Тэгэхээр Монголын хүний төлөө намын төлөө санал өгөөрэй. Та бүхний итгэлийг алдахгүй бид их орныхоо төлөө үнэхээр зүтгэх болно гэдгийг хэлье.